Сайн мэцгаана үзэгчдээ манай өнөөдрийн ярилцах цаг болон маань эхлээд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн зочноор мэрэгжлийн судалгааны MICJ компани гүйцэтгэх захирал, Монгол судлаач академийн гүйцэтгэн байгуулагч Бэлэг Зайхан, за мөн маркетингийн менежер Гант Олноор оролцож байгаа юм а. Та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр манай үзэгчид сургалтынхаа болон мөн байгууллагынхаа талаар манай үзэгчид танилцуулаач. Манай MICJ компани 2009 онд байгуулагдсан мэрэгжлийн судалгаа, төсөл төлөв, консалтинг үйлчилгээ эрхэлдэг. 2012 оноос Монгол судлаач академийн үүсгэн байгуулснаар бизнес төслийн сургалт, маркетингийн сургалтыг зохион байгуулж байгаа. Яагаад ингэж зохион байгуулах болсон бэ гэхээр маркетинг бол мэдээлэл цуглуулгаас эхэлнэ гэсэн үг өгдөг. Нэг Филипп Котлер гэдэг маркетингийн эцэг гэдэг хүн хэлсэн. Эндээс эдгээр маркетингаар ажиллаж байгаа төслийн менежер бол маркетинг хүмүүс мэдээлэл цуглуулж судалгаа хийх чадварыг эзэмшүүл, төсөл дээр ажиллах чадварыг өршүүлж ажиллаж байгаа. Тэгэхээр та ер нь яагаад заавал энэ мэрэгсэн төсөл маркетинг борлуулагчийн менежерийг бэлтгэх сургалтыг явуулах бодолтой төрсөн юм болоо? Компаниудад яг судалгаа гараад хийх чадварлаг болсон хүчин байхгүй. Нөгөө талаараа төгсөж байгаа залуучууд маань яг тийм практик талын хэлэх суурь тоон шинжилгээнд ажиллах чадруудыг эзэмшээг байдаг л та. Тийм учраас яг энэ хэсгийг залуучууд болон судалгаа төслөөр ажиллах сонирхолтой хүмүүст манай сургалт чиглэж байгаа. За тэгэхээр танай сургалтаа одоо хэдийн хэр хугацаанд болж өгдөг юм бол мөн танай сургалтын онцлог даваа талууд нь юу гэдэг юм бол тэр талаас дурддаг. Манай сургалт нь бол 21 хоног явагддаг. Ажлын 5 өдөр. Нэг орохдоо 3 цагаар ордог. Тэгээд онол практик кейс гэсэн зарчмаар явагдана. Тэгээд 60% нь бол дадлага шууд нэг өөрсдийн авсан төсөл дээрээ шууд дадлага хийгээд хэрэгжүүлэхэд бэлэн болох боломжтой. Тэгэхээр таны бодлоор Монголд маркетингийн мэргэжлийн хүмүүс хэр дутагдaltaй юм шиг санагддаг вэ? Маркетингийн мэргэжлийн хүмүүс бол компани болгон дээр үүдэг нийтлэлтэй. Чадварлаг мэргэжсэн маркетинг менежер бас цөөхөн байдаг. Яг бүтээгдэхүүн үйлчлэгийн судалгаа хийгээд төсөл дээрээ ажиллаад бизнес төлөвлөгөөгөө хийгээд ажиллах боломжтой. Тийм учраас бид нэр компаниудад захиалгад судалгаа буюу мэргэжлийн компаниуд зөвлөж хийсэн саналыг тавьдаг л да. Тухайн маркетинг менежер судалгаа 4-5 мянган хүнээс хэрэгжлийн судалгаа хийгээд амжихгүй цаг зав байхгүй. Энэ дээр болохоор зөвлөх хөндлөнгийн компаниуд бол сайн ажиллаж